хүлээлт гэж байгаа. Хэрэг төвөг хийж төмөр өргөөнд хоригддаг өрсөд байдаг да. Тий. Тэдний цаг яаж өнгөрдөг вэ? Өнгөрч өгдөг. Хүлээлттэй болохоор өнгөрөхгүй л. Тэр хүн нийтийн тойрог эргэлдэх хүчнээс төмөр эрчмээр хамгаалагдаад хоригдсан байх шүү дээ. Энэ цаг хугацаа гэдэг чинь тэгвэл бас нийтдээ илүү харилцах тусмаа хурдан эргэлддэг зүйл байх. Та нар сатаарч эхэлж байна, тийм үү? Харин тэр хорих газарт нь юу болж байна? Өнгөрч өгөхгүй гэдэг нь хийсэн зүйлээ бодож тунгаах, гэхдээ өнгөрснийг өөрчилж чадахгүй. Гэхдээ цаашид ийм байх уу, тийм байх уу гэдгийг маш их эргэцүүлж өөрийгөө яллахны газар болж байгаа. Нийтдээ харьцаанд орохгүй байгаа учраас тэдний цаг маш удаан өнгөрч байна. Хэрвээ хүмүүстэй цуг чи нэг хүнийг хүлээе гэж бодъё. Ганцаараа хүлээх нэг өөр. Найз нөхдөөгөө ярьж хөөрөнгөө хүлээх нэг өөр. Тийм үү? Энэ нь ямар нэг зүйл цаг хугацаанд оролцож эргэлдэж байж бас хурдан удаан өнгөрөх боломжтой. Чиний бодол, сэтгэлийн хүч маш хурдан гэдэг дохио өгөөд байж болно. Гэвч тэр хүлээж байгаа хүн чинь ирэхгүй удаа цаатаад байгаа да. Тэрнээс хизээний уулзчихаар хугацаа мэт. Тэгвэл энэ хооронд урал нэг юм ойлгох нь шүү дээ. Яг цаг хугацааны хурд удаан байх шалтгаан тэмцлэл чи өөрөө олно гэсэн.